Өчигдөр Хонконгийн цагдаа нар энэ сарын эхээр баривчлагдаад байсан Хятадын алдарт зураач Ай Вэйвэйг дэмжигчдээ мөргөлдсөн байна. Ойролцоогоор 150 хүн Ай Вэйвэйгийн зургийг болон ардчлалыг төлөөсөн том баримлыг барин жагсжээ. Олон зуун цагдаа нар жагсагчдын замыг хааж нэг жагсагчийг баривчилсан байна. Алдарт уран бүтээлчийг 2-7 хоногийн өмнө Бээжингийн олон улсын нисэх буудал дээрээс саатуулсан бөгөөд түүнээс хойш тэрээр сургуу байгаа юм а. Үүний дараа Хятадын гадаад хэргийн яамнаас мэдээлснээр түүнийг эдийн засгийн гэмтрэг үйлдсэн хэмээн мөрдөн шалгаж байгаа юм байна. Ай Вэйвэй ихэвчлэн интернет ашиглаж засгийн газрын хяналт шалгалт болоод улс төрийн хориг хязгаарлалтуудын эсрэг ажиллагаа явуулсан хүн юм а. Жагсаал оролцсон Япон эмэгтэй түүний талаар юу гэж бодож байгаагаа хэлж байна. Миний бодлоор тэр гайхалтай хүн. Гэхдээ тэрээр магадгүй засгийн газрын хийж байгаа зарим зүйлээс ичдэг бах. Тиймээс Ай Вэйвэй засгийн газрыг шүүмжилсэн ажиллагаа явуулдаг. Тиймээ тэрээр залуучуудын биширч дагдаг хүн. Тэрээр Хятадын засгийн газрын үйл ажиллагаатай санал нийлдэггүй юм. Ай Вэйвэйг баривчилсан нь түүний шударга үйл ажиллагааг зогсоох орлого гэдгийг гэр бүлийнхэн нь хэлж байгаа юм а. Ай болон түүний гэр бүлийнхэнд зөвлөгөө өгч байсан хуульчтай пүрэв гарагаас хойш холбоо барьж болохгүй байгаа бөгөөд түүнийг мөн баривчилсан байж магадгүй гэсэн болгоомжлол бий болоод байна. Хонконгод болсон жагсаал цуглаан Ай Вэйвэйг дэмжсэн жагсаалуудын зөвхөн нэг нь байсан юм а. Австралийн Сидней хот дох Хятадын гэлчингийн гадна хэсэг иргэд тайван суул гэжээ. Үүнтэй адил арга хэмжээ Лондон, Парис, Афин хотуудад болсон ч олон хүн оролцоогүй юм байна. Nick Rowlands, Reuters.